Дэлхийд үн цэнээрээ 1-2-т орох ийм том орноос монголчууд ашиг хөртөж чадахгүй шүү дээ. Өнөөдөр яг бодит байдлаар суултан тооцоолтоо хийгээд 5% орж байна. Энэ бол хусам нь байхгүй юу? 95% нь Монголын татвараар орох битгий хэл Монгол улсын банк санхугаар дамжихгүй. Далдуурхайн одоо хуучин гэрээгээр бол 1.5 миллиард нь далдуурхайн зардал байсан. Гэтэл далдуурхайн зардлыг 6 миллиард болгоод нэмэгчлээ. Хуучин гэрээгээр ерөнхий тооцоолоход нэг 20 он гаргаад манайх ашгаа жоохон хүртэж эхлэхээр байсан. Одоо ингэж зардлыг нэмэгдээд ирэхээр хэдэн оноос хэдэн хувийн ашиг авах юм манайх. Юуны ногдлаа шиг анх 2009 оны гэрээгээр бол тавьсан байсан. Тэр одоо 2030 хэдэн онд орж байгаа үлээ. Тэр тоог нь хэлж. Ногдлаа шигийг өнөөдрийн одоо тооцоогоор л 2037 оноос авахар байгаа. Ногдлаа шиг биш үү? 2030 он хүртэл авахгүй гэж Хевник хэлж байна. 2019 он гээд биднээс маргалдаад наашлуулах уу гэж ярьж байсан. Та нарын ач буйнаар зардлыг ингэж дураараа хэтрүүлсний буйнаар Монгол орон жасраагүй, бямсрангуй мөрөөдөж байсан тэр татвар, дивиденд гэдэг юм бидэнд сураггүй алсарсан. Мөрөөдөл болсон. Та нарын ач буйнаар ерөнхий сайд одоо кабинетийн зарчмаараа сайдуудтайгаа ярид тохирч явах хөстэй бид тухайн үед нь засгийн газрын кабинетийн сайдуудаас асуухад бол гоо мэдэхгүй одоо ерөнхий сайд өөрөө явна л гэж хэлсэн. Би энэ оюутлогтой холбоотой асуудлыг хардлагаар хариуцна гэж явсан гэж. Ёстой нөгөө бошуу дуула баримдаа гэдэг шиг энэ бол ерөөсөө энэ их орны эрх ашгийг бол бүр хөсөр хайсан юм байна. Бол ерөнхий сайд бол нин дээр бол бүр цаг алдахгүй одоо хариуцлага хүлээж огцох хэрэгтэй. Энэ бол маш ойлгомжтой юм зүйл. Одоо ингээд ачигдсан баялгаа тоолохоор хөгжлийн хурцсаараа дэлхийд эхний 3-т 4.7% өсөлттэй эдийн засагт. Тэгсэн мөртлөө хамгийн өрийн эрсдэлтэй 10 орны жагсаалтанд багтчихсан. Яагаад? Яагаад гэвэл борлуулалтынхаа орлогын 5% авж байгаа учраас тэр шүү дээ. Тэгээ энэний хариуцлагыг хэн үүрч байгаа юм? Тэгэхээр энэ бидний яриад байгаа юм бол үр ашигтай болгыг хүртээмжийн сайн болгоё гэж байгаа шүү. Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлийн 10 онд хүлээж авсан тээзүүд туснаар оюу толгой төслийн анхан шатны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум Америк доллар байсан. Төслийн хүрээнд төлөвлөсөн ажлуудаас цахилгаан станц барих гэх мэт зарим ажил хийгдээгүй бөгөөд дээрх нөхцөлөд нийцүүлж тооцоо хийж үзэхэд 4.7 тэрбум Америк доллар болж байсан. Ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд гүйцэтгэл нь 6.1 тэрбум Америк доллар болж анхны хөрөнгө оруулалт тээзүүд тусгаснаас 1.4 тэрбум доллараар хэтэрсэн байна. Та нар дэндүү сэтгэл зүрэхгүй байна. Өчигдөр би Бямсаахан дарга ярилцлагыг уншсан. Мөнгөний нэг л хэллээр ярьдаг тэр хүмүүс. Өнөөдөр 17-оос 18 банкыг Монголын оюутлогыг тавьж тууж байгаа юм байна. 15, 17, 8 толгойтой мангсын аманд хийж өгж байгаа юм байна. Энд хүүхдүүд сургууль цэцэрлэггүй хүмүүс хор тавдраг өгч байгааг та нар огт ойлгохгүй байна. Тэднэрийгээ маш сайн ойлгодог юм байна. Тээзүүгээ хүлээгээд авцсан юм байна. Тээзэ 15 чи энд бүгдээрээ байж байна. Шууд бус зардал нь 4 дахин 6 дахин, эзэмшигчдийн зардал нь 4 дахин, валютын тооцоолоог өөрчилгээд бас одоо 100 гаруй тэрбум, зардлын болзошгүй өсөлт гэж 2 дахин ихийг төсвөлсөн байгаа юм. Тэр ажлын хэсгийн мэргэжилтнүүд бүгдээрээ энийг гаргаж өгсөн. Та нар яагаад энийг харж үздэггүй юм бэ? Яагаад энэ тэрбум доллар зөв зүгээр хүнд өгөө явуулж идэг юм бэ? Ерөнхийдөө зардлыг 20% дотор багтааж хэтрүүлж болно гэдгийг тэр гэрээнд заасан болохоос биш. Хэтэрчихвэл яах вэ? Хэн ямар хариуцлага хүлээх вэ? Уурхайг зогсоох юм уу, гэрээг цуцлах юм уу гэдэг ямар нэгэн тийм эрх үүрэг бол хөрөнгө оруулалтын гэрээнд байгаагүй. 1.4 миллиард долларын зардлыг одоо дансны бичлэлтийг зардлуулгаад тооцож байна. Зардлуулгаад. Монгол улсын хуулиар бол аливаа дансны бичлэлтийг зөвхөн баримтлаар баталгаажуулж зардал тооцох байгаа. Түүнээс биш одоо тэр гамболд даргын хэлдэг шиг тайлбартаагаар зардлуулгаж авсан гэж хэлдэггүй байхгүй юу? Тийм үстэй татварын дарга, ариун сан дарга. Тэгэхээр энэ дээр хариулт өгөөч. Монгол улсынхаа аж ахуйн нэгжээс болохоор та нар буруу тавьсан байна гэж татвараас зугтах гэдэг торгуулгаар тавьчихдаг. Гадных нь болохоор баримтгүй дансны бичлэлтийг зардлуулгаад өгөөд гэдэг нь манайх тийм баян улс уу? Миллиардаар ингэж өгөөд өгдөг.
Тэгээ энэ 70 дуурхайн бүтээн байгуулалтуудыг эхлүүлэх нь зүйтэй гэдгийг бол гаргая. Энэ 1.4 тэрбумын ингээд зүйл залтаар гарцсан юмнууд байна. За дотор нь бол ийм асуудлууд гарсан байна. Цаашдаа ийм асуудал гарахгүй механизмыг хийж өгье. Ингээд энэ юмнуудаа явуулъя гэдэг маягаар энэ шийдвэр гаргаад явж байгаа. Оюу толгойн туузын гишүүд цалингаа хэлж өгөөч. Дааган болд гишүүн хэдэн төгрөг авдгийг, хэдэн доллар авдгийг, утга чулуу эдийг авдгийг хэлж өгөөч. Тууцд байдаг гişүүд хээ. Бид гурав. За гамбол. Гамбол Бямсаахан Отгочлоо бид гурав Эрдэнэ соёо толгойг төлөөлөөд Монголын 34%-ийг төлөөлөөд ажилладаг. Татвар юмыг суутгаад бохороороо ярих юм бол манай цалингийн сан дээр жилийн 100 мянган доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг. Тэгэхээр амьдрал гүйцэгдэж байна. Зарим нэг улс төрч бол одоо ер нь цэгцэрсэн байгаа шүү дээ. Улс төрөөс хоёр нь гарчлаа. Дараагийнх нь ахаад гарна. Амьдрал гүйцэж байгаа байхгүй юу? Гамболдыг нэг өдөр гүйцэнэ. Харин зүгээр Монголдо амьдрах эрхтэй үлдэх хэрэгтэй шүү та нар. Тэгэхгүй тэгээ сүүлдээ Бямба бол Америк руу зогчихно гэж бодож байгаа. Чирж авсах цаг ирж мэдэн шүү. Яагаад гэвэл вэ штэ. Бас нэг шудраг цаг ирж магадгүй. Зарчимтай төр бас бий болж магадгүй. Тийм учраас үгүй та нар өнгөрсөн зарим улсуудаа хар. Өнөөдөр аргаа барцсан явж байгаа улс төрчид байгаа шүү. Тэгэхээр төр гэдэг чинь цэвэрштэл байхгүй юу? Төрийг үргэлжийн юм байна гэж та нар бодож болохгүй.